Сайн байна уу? Намайг Алтан сувд гэдэг. Би Солонгос улсад мэргэжлэрээ ажиллаж амьдардаг. Би болохоор Солонгос улсад SKKU гэх сургууль гээд топ 3 дуртай сургуультай биологийн чиглэлээр болон шинжлэх ухааны чиглэлээр магистрийн зэрэг суралцаж төгсөөд одоо мэргэжлэрээ ажиллаж байгаа. Суралцах хугацаанд болохоор Гүнэм Солонгос улс болон Монгол улсын амгаахын салбарын ялгаа, хөнгөлөлтийн боловсролын салбарын ялгаа хамгийн ихээр мэдрэгдэжсэн. Тэгээ энэ дундаа зөрүү гарч байгаа бүхий л зүйлсийг дутуу байгаа бүх зүйлсийг болохоор өөрөө хувьдаа хөдөлмөрлөж одоо гүйцээх хэрэгтэй байдаг учраас тэр тал дээр хамгийн хүчрэлмөр шаардсан гэж үздэг. Амгаах болон биомахын салбараар суралцах тохиолдолд бусад салбараас ялгаатай онцлог нь admission center биш яг өөрийнхөө удирдагч болох профессор тэгээ ажиллах лаборатори тухайн лабораторийн судлаж буй прожект төслүүдийг хамгийн анхаарах шаардлагатай байдаг. Тэгэхээр тэдгээрийг судлаа гэвэл интернетээс paper буюу эрдэнэ шинжилгээний үйлчлүүдийг хайж унших болон тэгээ мэйл бичиж холбогдох, тэгээ ярьцлага хийх гэсэн шат дараалтайгаар явагддаг. Тэгэд мэдээж энэ бүх явцад болохоор англи хэл хамгийн чухал байдаг. Баярлалаа.